За 7 дугаар бодлого. За энийг бодохын тулд нэг үлдэгдэлтэй холбоотой нэг хэдэн чанар ойлгоцсон байх хэрэгтэй юм. За ер нь би нэг ийм бичиглэл ойлгоод бичээд байгаа юм гэдэг ойлгож хэрэгтэй. Энэ юу хэлээд байгаарэ? А тоог ийм дуухад Б үлдэн. Жишээ нь 24-ийг 5 дуухад 4 үлднэ гэдэг санаал гэсэн үг. Зүгээр үлдэгдэлтэй ирж байгаа гэсэн үг. За тэгвэл нэг ийм бодлого ийм яриа л да. Дахиад 12-ыг 5 дуухад үлдэх юм хэрэг 2 үлдэнэ. За тэгвэл 24-ийг үрждэг нь 12 нэг 5 дуухад үлдэх вэ гэвэл энэ үлдэгдлүүдийн үржүүрийг 5 дугаас нь дээжлэх юм. Энэ хоёр үржүүд 8. 8-ыг 5 дуувал 3 үлдэнэ. За энийг шалгаад үзэж болно. Яаж шалгах юм бэ? Зөв 24-г 12-оор үржижээл гарсан тоогоо 5 дуугаад үлдэгдэл нь л бод үзэр. Эсвэл үржүүлээ гарсан тоогоос 3-ыг шууд 5 дуугаад хуваагдах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За бас энэ 24-ийг үрждэг нь 12 гэдэг чинь 24-ийг 5 дуувал 4 үлдэнэ. Үрждэг нь 12-ыг 5 дуувал 2 үлдэнэ. Гээ 8 бол 8-ыг 5 дуувал 3 үлдэнэ. Энэ бас их дог тайлбарт орно. За энийг их ойлгох хэрэгтэй. Энэ дээр ерөнхийдөө нэлийн жишлийн нэг жаахан гэсэндээ хуваагдлын бодлогуудыг бодож сурах гэдэг гэсэн үг. За ер нь 5 6 дугаар ангийн хүүхдүүд ерөнхийдөө энэ дээр жаахан ажиллаж сурч хэрэгтэй гэж байна. За одоо тэгвэл ийм юм ярив. Тэгвэл чанар болгоо бичиж А тоог за А1 гэж. Би энэ А1-ыг ийм туувал B1 үлдээ. А2-ыг ийм туувал B2 үлдээ. Тэгвэл А1-ийг үржих нь А2 бол B1-ийг үржих нь B2 ингэж хэлж болно гэж хэлэх гээд байгаа санаа. За тэгвэл одоо би энэ бодлогын энийг ашиглах нь маш хурдан дуусгана. Яа дуусгах гэхээр 1000 гэдэг тоог 900-ээс туувал 1 үлдэнэ. 1001 гэдэг тоог 900-ээс туувал 2 үлдэнэ. За гэх мэтлэн бүгд юм бичиж. За тэгвэл 1000-аас одоо энэ дээр л ажилламаар байгаа юм л да. 1000-аас 1000-д 3 хоорондоо үржүүрийг дэс юу хэлэх юм гэхээр 1000-аас 1000 3-ын хоорондоо тоонуудын үржүүрийг 900-ээс туувал хэд үлдэх вэ гэдгийг л харж хэрэгтэй гэсэн үг. Энэ үлдэгдлүүдийн үржүүр байна гэдэг байна. Нэгсэндээ 24 үлдэнэ гэж хэлэх гэдэг байна. Гэтэл энэ үржүүрийг 900-ээс туухад 24 үлддэг юм бол 24-ийг хасаад өгчвөл наас нь 24-ийг хасаад өгчвөл 24-өөс 24-ийг хасаад тийг болоод тийг 900-ээс туухад үлдэгдэл нь тийг болчихж байна гэсэн. Ингээ нэгсэндээ А дахь дасгалыг хэлчихэж байна гэсэн. За B-ийн тэгвэл. За B-ийн өөрсдөө B-дагаад бодоод үзээрэй. За эдүү класс руу бас бодолтыг оруулна. За 8 руу орох шууд. За тойрог дээр 99 шиг натруулалт ойрчигдсан бөгөөд аль ч хөрш 2 тоон хоорондоо нэгээр ялгаатай эсвэл 2-оор ялгаатай. Одоо А гэдэг хөрш А гэдэг тооны хөрш нь А дээр нэмэх нь 1 байж болно. Эсвэл А-гийн хөрш А дээр нэмэх нь 2 байж болно. Эсвэл 2 дахин гэдэг нь 2А байж болно. Эсвэл А-г байх нь ийм хөршүүдээс авч сонгож болно гэсэн үг. За тойрог дээр бичигдсэн аль нэг тог 3-т багтах явдал. За тэгвэл эсрэгээс нь батлая л да. Эсрэгээс нь юу гэж хэлэх юм гэхээр би ингэж авъя. 3 дугаар бодлого. 8 дугаар бодлого. Эсрэгээс нь тойрог дээр 3-т багтах тоо байхгүй гэсэн. Тэгвэл 3-т багт 1 үлддэг, 2 үлддэг тоонууд бичигдэнэ гэсэн үг тойрог дээр. 3-т багт 1 үлддэг. Жишээ нь энд А тоо үйл энэ 3-т багт 1 үлдэнэ эсвэл энэ дуу А тоо, энэ А тоо эсвэл А тоо 3-т багт энэ хоёроос өөр сонголт байхгүй гэсэн үг. Нэгсэндээ ямар ч натурал тоонуудыг ер нь 3-т багт 0, 1, 2 гэдэг үлдэгдлүүд ангилчаад бүгд ороод дуусна шүү дээ. Ер нь бол. За тэгвэл нэгээр их болгоё. Би энэ А дээр 1-ийг нэмбэл 3-т багт 2 үлдэх тоо болно.
Эсвэл 2 дахин их болгоё. 2 өргөжүүлж. Тэгэх юм бол 3 дахь байхад 2 үлддэг байна. 2-оор илүү болгож болохгүй. Яг л би эсрэгээс нь 3 хуваагддаг тоо байхгүй гэж хэлсэн чинь 2-оор илүү болгох юм бол 3 хуваагддаг тоо үүсэж байна. Тэг миний хэлэх гээд санаа юу юм гэхээр энд 1 үлдчихснээр энд 2 үлдэх юм байна. Тэгвэл дараагийн тоо заавал 1 үлдэнэ гэдгийг л харж байгаа хэрэгтэй. Тэгснээр 1-0 1-2 ээлжлэх гээд байна. Энийний дараагийн тоо даад нэмэх 1 дээр 1-ийг нэмчүүл хуваагддаг болчих гээд учраас 1-ийг нэмж болохгүй 2-ыг нэмж болно. 2-ыг нэмвэл 3 дахь байхад 1 үлддэг байна. 2 дахин ихсэг бол бас ялгаагүй 3 дахь байхад 1 үлддэг байна. За тэгэхээр 1-0 удлаад энэ тойрог дээр 1 2 1 2 хэрв 1 гэдгийг сонгож авах юм бол сүүлчилж явах гэдэг. Сүүлжлэхгүй яг дараалал орж байгаа бодлогын нөхцөлийг эсрэгээс авсан нөхцлөө зөрчил үүсгэж байгаа. За тэгвэл миний санаа 99 тоог ба шүү дээ. 99 тоог 1 2 1 2 1 2 гэж бичээд байхад 98 дахь тоо 2 юм байна. 99 дахь нь заавал 1-ийн тоо бичих. Гэтэл энэ 2-1-ийн дараалж ороод байгаа учраас зөрчил үүсэж байгаа гэсэн. Бүгд яг энэ бодлогын миний эсрэгээс нь авсан нөхцөлийг зөрчөөд нөхсөн байхгүй. 1 2-гээ явах хэрэгтэй байтал энд 2-1 дараалж үүсэж байгаа. Энэ 99 биш сондгой тоол байсан бол бодлого бодогдно гэсэн. 101 ч юм уу 1001 ч юм уу сондгой энэ 99 орнд сондгой тоонууд бичээд асуудалгүй болоод байна гэсэн. За